Та хизээ нэгэн цагт Их Британий алдар зохиолч Жорж Оруэллийн 1984 номыг уншиж байсан уу? 1984 бол 1948 онд бичигдсэн бараг ирээдүг зөвгөнсөн гэж хэлж болохоор зохиол юм. Нэг хүнийг дахин шүтдэг дарангууллын системд ямар ч үн зүйл үгүй бөгөөд өнгөрсөн ба одоо ирээдүг зэрэг өөрчилж чаддаг ангисооч намын харгас удирдлагын доор бүх зүйл ил ямар ч нууц гэж байдаггүй. Учир нь 1984 дээр ангисоос нам нь бүхий л ард иргэдээ тэлээд идэгсэх төхөөрөмжөөр хяндаг бөгөөд таныг өглөө босоод өдөр ажил дээрээ байхад эсвэл гадуур зугаалж байх үед тэр битгийл орой унтаж байх чинь хүртэл таныг нүд цавчилгүй ажиглаж хатуу хяналтанд ор амьдруулдаг лээ. Тэгвэл орчин цагт 1984 номон дээр гардаг энэхүү тэлээд илгэсэн өдгөө бидний 90 үед жинхэнэ утгаараа биелэлээ олж яг одоо таны халаасан дотор ширээн дээр чинь эсвэл гарт чинь байгаа гэдгийг та мэдхүү. Тийм ээ, энэ бол таны ухаалаг үтс юм. Орчин цагт дэлхийн техник технологийн чиг хандлагыг тодорхойлдог том корпорациуд яг үнэндээ таныг тагнаж бүх мэдээлэл чинь гартаа оруулсан байдгийг та мэдхүү. Тэр байтугай энэхүү мэдээллийг ашиглан томоохон корпорациуд зөвхөн тань тохирсон телемаркетингийг хийж янз бүрийн бараа бүтээгдэхүүн санал болгохоос эхлүүлээд таныг хаагуур явдаг, хэр их зүйл худалдан авдаг, интернетээс юу хайдаг, юуг хамгийн ихээр үздэг гэд бүхий л танд хамааралтай мэдээллүүдийг өөр хоорондоо солилцсон зарж байдаг. Тийм учраас энэ удаагийн бичлэгээр бид томоохон корпорациуд хэрхэн таныг тагнаж бүх мэдээллийг чинь авч байдаг талаар ярьж өгөхөр бэлтгэлээ. Орчин цагт интернет технологийн ачаар хүн хоорондын харилцаа илүү ойртож амар хэлбэр болсон ч эргээд бид өөрсдийнхөө талаарх бүхий л мэдээллийг интернет орчинд алдаж байдаг. Тэгвэл тэдгээрийг ашиглаад бусд хүмүүс яг юу хийдэг юм болоо? Сонирхолтой биш үү гэж үү?